Хай сайн бацгаана уу? Та бүхэндээ нэвтрүүлэг хүрж байгаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. We Go контентын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр дагагчдаар хоёулах наваа. Тэгээ би бас сэдв болсон. Бас өөрөө ингээд нөгөө олон жил парламентын сэтгүүлч хийсэн болохоор энэ удаад бас бид хамтдаа ер нь төрийн ордноор явуулж ямар нэгэн тийм сэдв төрсөн л дөө. Манайш нөгөө 30 жил шахам ингээд 76 гишүүнтэй 126 гишүүнтэй болсноороо одоо өрөөний зохион байгуулалтанд ямар өөрчлөлт орсон гэж нэг талын хүнтэй гэж нөгөө талаасаа одоо шинээр ирсэн улсын хурлын гишүүд байгаа шинэ гишүүд маань одоо яг ямар шийдэлтэй хууль тогтоох байгууллагад ямар зорилт тавьж орж ирсэн бэ гэдэг зүгээр нэг албаны биш тийм гэхдээ хөнгөн тухайн гишүүдийг харуулт юм уу гэсэн тийм яг сэдв олсон. За улсын хурлын гишүүний өглөөний амраа молон айлтхан мэндчлээ 100 гишүүн ирснээр хэлц 70 сарын 4-нд байна. Улсын хурлын 2024 оны намрын ээлж чуулган нэрцгийг хэлжээ. За тэгээд шинэ парламент байгуулагдаад ер нь 8 сарын хугацаа өнгөрчлөө шүү дээ. Тэгэхээр 4 жилийн хугацаанд бол 126 өрөө танилцуулчих болох байлгүй тийм ээ. Бид гурав ингээ 33 зууны 33% оролцоотой. Тэгээд хишгэвтэр одоо бас нэг сэдв олцсон. Яг үүргээрээ бол таны сэдв бол хэлж болцсон байсан гэж угаасаа. Би харин гоё сонирхолтой сэдв болсон. Тийм тэгээд би бас нөгөө сэдв олохдоо энэ парламентийн тийм жоохон онцлог гишүүдийн өрөөгөр орё гэж бодож байгаа. Ямар гишүүдийн өрөө ямар байдгийг үзэх ба. Өрөөнийхөө албыг хаачаал уцаар яриадсэн чи зочноо яагаад ийс юм уу? За ингээд хэдүүлээ тоодохгүй төрийн ордонд уулзцгаая. Энэ 126 гишүүнтэй парламент байгуулагдсны дараа төрийн ордонд өрөө олдохгүй бөө хуваарлалт болоод өсчийн игч мэгч подвол руу нүүсэн гэсэн та сонссон уу? Харин тийм. Тэгээ би юу яая гэж бодож шээ. Ер нь хоёлаа ийш хараа ороод гишүүдийн өрөөнд ороод өрөөг нь ингэж хүмүүст үзүүлэнгээ дээр нь нөгөө одоо хийж байгаа хуулийн төслийн сонирхоод авал зүгээр тий. Та төрүүлээд ордоо хоёулах нь болохоор бас эвгүй мө гуруулаа нэг хүн дутаад байгаа юм шиг санагдаад тий. Та хэдэн жил ордонд сэтгүүлч хийсэн бэ? За 1998 оноос хойш. Та ч 25 жил баг 25 жил ордон дотор ажилласан гишүүд сайдууд ч баг байх байгаас тэ тэнгууд манай парламентын сэтгүүлч Алтан гэрэл ах 25-ын туулагч та гэдэг юм баг догширсан тий. За улсын хурлын дарга зандан шатрын үеэс улсын хурлын гишүүд одоо нэгдсэн мэдээлэл өгдөг юм цэгтэй болсон төрийн ордонд. За өмнө нь бол ингээд ордныг хордооч гэдэг юм уу хаа сайгүй сэтгүүлчид бэлэн мэдээлэл авдаг байсан бол улсын хурлын гишүүд мэдээлэл өгөхдөө яг энэ чуулганы танхимын үүдэнд энэ эндэр дээр мэдээлэл өгдөг болсон. Бидний хүлээж байгаа зочин гараад ирлээ. Сайн байна уу? Сайн байна. За ажилласан сайн байна уу? Сайн байна. Та энэ хэдэн амир өрөөс үү? Нэг хурд 178. Доорчч болох уу? Борно. За тэгвэл Тэгвэл танаа өрөөрөө яв. Би ч хамгийн залуу малуу биш шүү дээ. Хамгийн залуу ч Яг янз практиктэй байна. янз харагдаад байна. Та гэдэгт бас яндаг барагц гэдэг нэр өгсөн юм уу? Тий яг зүгээр Ямар хөөрхөн нэр вэ? 98 оны үед нөгөө 96 оны парламентэд хамгийн анх фракц байгуулж ирсэн байхгүй юу? Тэгээд тэр фракц бол хөдөөгийн фракц гэж байсан. 126 гишүүдэд 81 гишүүний шинээр улсын хурлын гишүүн болсон. Тэгээд тэрэн дотроос 40-оос доош насны залуучууд нь тийм дотроо одоо янзаг практикийн цаашаа зүгээр нэг юм хоорондоо Яндаг гэдэг нэрийг хий өгсөн. Наа чи аяа сонирхолтой. янзагнууд л гэсэн баг. За энэ манай өрөө. Практ бүлгүүдээ энэ өрөө юм. Хүмүүс хөлт өнгөрөөд байгаа. Энд ихтэй за 76 гишүүнтэй байх үед бол улсын хурлын гишүүн сууж байгаагүй. Бид нар ч өрөөг нэглээс явсан. Аагаасаа ихлүүлээд өрөөд болоо явд юм шүү дээ. Тэвч нөгөө цээ учраас нэглээ хоошоо байсан. Сүүлийн талд хос хоёр гишүүнтэйгээ цугныг өрөөнд нэглээ удаа суусан. Тэгээд төр өрөө гэж нэг өрөөнд байж байгаа. Тэгээд улсын хурлын таван газраас өрөө өгсөн. Тэрнээс миний өрөө биш төрийн өрөө. За ороо. За. Сайн байна уу? Сайн бацгаана уу? Тэгээ энэ сандлыг бол цаанаасаа өгсөн юм байна те. Арчлаа миний гишүүн. Гишүүн надад билгээсэн. Сайн байна. Нутгийн дээ. За. Баян онгорчин ааруулаараа албартай. Ааруулаараа албартай. Үнэхээр албартай хааруултай. Тэмээнд авахаа гэдэг ааруул байдаг. 1 кг хааруул 69 мянга. Та өөрөө бүр явж асуу те үнэн. Асуух нь байл би авсан байл явах тэгвэл.
Ер нь одоо гишүүн болъё гэдэг нь залуу хүний хувьд нэр дэвшээд бас энэ бүсээр дэвшгээд том байлаа шүү дээ. Хэцүү сонгуул байлаа. Тэгээд нэг зориг тавиад би төрийн ордонд орж ирсэн байх л гэж бодож байгаа. Улс төр гэдэг чинь яг миний хувьд бол одоо яг тийм тулцсан байсан сэдв бол бас биш. Санхүүч мэрэгчлэр санхүүдийн дээд сургуулийг төгссөн. Тэгээд төгснөөс хойш яг Монголын банк санхүүгийн салбарт 20 орчим жил ажилласан. Тэгээд ажиллаж байх явцдаа одоо надад хуримтлагдсан одоо туршлагыг гэх юм төрд бас нэг хэрэг болох юм болов уу гэж зорьсон нэгдүгээрт. За хоёрдугаарт бол яг би өөрөө хөдөөний хүн, Баянгар аймгийн хүн. За тэгээ Баянгар аймгийн одоо энэ нэлийн ер нь бол бараг 20 суманд нь бол одоо зундаа амьдарч үзсэн. Манай авч өөрөө тээврийн жолооч бүх сундаараа явж одоо нэг нүүрс болгохт нүүрс юм тариа өргөхт нэм тариа өргөж явсан юм жолооч. Тэгээ тэрнийхээ одоо аавынхаа буйнаар гэх юм одоо энэ хөдөө орон нутгийн амьдралтай 100 болгон бол одоо танилцаж өссөн хөдөөний л хөвгт. Зүгээр ах нь нөгөө лайв чинь даваагийн мөнх эрдэнэ болохоор цогтоотор бол маш хурдан хугацаанд ингээ улс төрт буст хийгээд хүмүүст айгүй хурдан танигчлаа гэдэг яриа байдаг шүү. Гэхдээ би чинь 90 саянд бол гишүүн болчихоо. Би бол тэрийг байнга хэлж байгаа. Надад одоо бурхнаас цаасан нэг ах байна. Тий, ахынхаа буйнаар бас гарсан. За тэгээ сая одоо нэг дээж хүүхэн ингээд нэг шүүхийн асуудал орж ирлээ шүү дээ. Нэг одоо цогтоотор бол одоо ингээд гимт хэрэг хийсэн гэдэг. Тэгээ тэрэнд би ингээд бас гайхдаг байхгүй яа бас тийм хугацаа одоо хаана ийсэн те яагаад тийм шүүхийн юу ингээд яг улсын хурлын гишүүтэй зэрэгцээж орж ирсэн бол гэж. Мэргэжлийнхаа дагуу хөгжлийн банкнд ажилласан юм. Яг одоо намайг буруутгаад байгаа тэр албан тушаал дээр бол нэг жил хүрэхгүй хугацаанд л ажилласан юм. Намайг ажил авахаас өмнө одоо алтан уяг даргыг ерөнхий сайд байх үед гэдэг чи одоос бүр 12 3 жилийн өмнө. Тийм. Тэр хугацаанд олгогдсон байсан зээл дээр бизнесийн байгууллагууд зээлийн одоо ийм асуудал тулгарлаа инглээд тэглээд нөхцөл өөрчлөлт өгөөч, зээлийн хугацаа сунгаад өгөөч, хойшлуулад өгөөч орж ирдэ шүү дээ. Ийм нөхцөл дээр тэр компанийн нь нөхцөлийг өөрчлөх асуудалд би оролцсон байхгүй. Хамгийн доотлих нь албан тушаалтан гэсэн үг байхгүй. Ажлаа хийгээл одоо юу гэдэг тэр зээлийн хуралд нь оролцсон л хүн. Тэгээ би яагаад гин буруутаад тооцогдоод байгаа. Одоо болтол би бол гайхаад байгаа хүлээн зөвшөөрч байгаа. Зүгээр санхүүгийн бодлого мэдэн шүү дээ. Тийм. Ер нь одоо эдийн засаг гадралдаг хүмүүс бол бүгдээрээ л мэдэх бах. Та бол бас нэлээд сайн мэдэх бах. Би нэг тийм л асуудал орцсон. Тэгэхээр Монголын хуулийн энэ шийдлийг та юу гэж олж харж байна? Тэрийг ярих гэхээр би одоо өөрийгөө өмөрсөн юм шиг л очих гээд байна. Би санхүүгийн байгууллагад ажиллаа явахад үнэхээр кайфтай. Харьцангуй цалин мөнгө сайтай, ажиллах орчин гоё, тоглог тухлаг. Одоо ингээл хүмүүст би нэг ингээл хулгайч нохоогоор дуудуулаад байхгүй айгүй гоё соёлтой орчин. Тэшүү болох хулгайч нохоо л гэдэг байна. Тийм. Тэрнээс эн чинь би нэг хулгай хийх гэж нааш орж ирээд байгаагүй шүү дээ. Энэ дотор ч хулгай хийгээд байх ч юм алга байна. Тэ. Би нэг тийм хулгай хийхгүй бол одоо бид амьдрч чадахгүй байгаа ч юм бас байхгүй. Би чинь бас нэг өөрөө Баянгар аймагт ажиллаж байх хугацаанд бас нэг тодорхой хэмжээний одоо капитал бий болгоцсон. Түүгээр одоо би цалингүйгээр амьдраа явчихдаг болдог тийм одоо ахуу бол өөрөө шийдсэн гэж бодод байгаа. Манай ээж авт тэгж хүмүүжүүлсэн юм шиг нэг төрөөс нэг юм сэтэрхий зүүж хулгай хийчихгүй хүн шиг гай олчихгүй хүн шиг явах юмсан л гэж боддог. Жишээлхэд одоо хамгийн сүүлийн жишээ нь дээж хүүхээр миний асуудал орох гэж гэж надад ямар ч мэдээлэл ирээгүй. Би өөрөө дээж хүүхийн хуралдаанд оролцоогүй. Анх шатны шийдвэр өдөр гарсан давах дээр бол шийдвэр хүчингүй болсон. Хүчингүй болсон байхгүй. Яагаад энэ шийдвэр гарчив? Магадгүй хүн алдаа гаргаж болно, шүүхийн ч алдаа гаргаж болно шүү дээ. Тэгээ үндсэн үйл дээр 16 дугаар зүйл дөрөв би энэ хэвлэлийнхэнд бол одоо ярилцлага өгөх болгонд айлж байгаа яг дандаа хуулийн асуудал шүү. Хуулийн өрөөнд шийднэ. Би ерөөсөө хамгийн анх асуудал гарч ирэхдээ би бүх асуудалд нь хуулийн өрөөнд ханднаа л гэж хэлсэн. Одоо үндсэн үйл судлаач шиг л болж байна. Улсын хурлын гишүүн бүрийн эрхийг хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаас няцаж үндсэн үйл зөрчсөн бол түүнийг улсын хурлын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно гэж. Улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухайн асуудлыг улсын хурлын чуулганаар хилцэж бүрийн эрхийг нь төдөлзүүлэх хэсгийг шийдвэрлэнэ гэж. Төдөлзүүлэхдээ прокурор оруулж ирээд дээд шүүх шийдвэр хилцэж байна. Одоо төдөлзүүлж өгөөч гэдэг асуудлаа хуулийн хүрээнд орж ирэх байсныг тэнцээ би бол алдаа гаргачаад дутууд улмыг юм харчаад байна гэж бодлоо даа. Нэгдүгээр үндслэл бол надад маш олон байна. За ингээд төдөлзүүлсэн бол уул гишүүн гэдэг чинь бүрийн эрхээс одоо тангарагаас няцсан гэсэн үг байгаа юм. Уул гишүүнийг эргүүлэн татах асуудлыг одоо улсын хурал хилэлцэнэ гэж байна. Тэгээд тэгвэл юу яасан бэ? За дахиад энэ 50 дугаар зүйл прокурор ч оруулж ирдэг байсан шүү дээ. Тий. Энэ оруулж ирээгүй. Оруулж ирээгүй. Манай танаа гишүүний асуудлыг бид нэр цагдаагаар шалгах гээд байна. Гэрийг битүүмжлэх гээд байна. За альсгүй улсны шүүхээр орох гээд байна гэж Монгол улсын ерөнхий прокурор ч улсын хурал хүсэл тавьж албан бичиг өгдөг байхгүй. Тэгэхээр тэр процедур алга болцсон байна. Хэрэгжээгүй. Тэгэхээр одоо дээж хэрэгжээгүй. Хэрэгжээгүй. Үндсэн хуулийн дээр заасан байна.
Яг бусад одоо ингээд одоо тэр нөгөө асуудалтай холбогдуулаад надад маш их асуудал байна. Жишээлхэд одоо яг намайг удирдахжсэн газрын захирал маань бид хоёр яг нэг юм дээр гар үсэг зураад нөхөр цагааддаг би гин буруудахгүй. Тэрний үгс үү? Харин тэрний үгс үг юм. Би нэг асуумаар байна. Тэрнээс одоо юу гэдэг тэр бид хоёр ингээ гар үсэг зурчаад тэрэн дотор одоо юу гэдэг надад хамт ажиллаж исэн журмын нөхөд байна. Цогтоотор энийг ингэж хийгээд гэдэг нөлөөллийн мэдүүлэг нэг байхгүй. Удирдлагууд байна. Цогтоотор гуугаад байсан учраас наадахын чинь зөвшөөрсөн гэдэг нэг мэдүүлэг байхгүй. Би өөрөө хүнээс гуугаад юм хийлэгдэг тийм том албан тушаалтан биш шүү дээ. Одоо нөгөө зээл авцсан гэдэг давуу байдал үүсгүүлсэн гэдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэднэрээс цогтоотрыг таньдаг мэддэг хоолнд орсон одоо авилга шан харамж өгсөн тийм давуу байдал үүсгэсэн гэдэг нэг мэдүүлэг байхгүй. Нэг баримт байхгүй, үг байхгүй, үсэг байхгүй. Тэгээ би одоо болт гайхаад байгаа шалтгаан чинь надад энэ уус тэр юм шүү. Одоо юу гэдэг гişүүн болчлоо ямар нэгэн байдлаар энэ хүний татыг гэдэг юм айсуу за энэ хүний ямар ч нэг шүүх хуулиар бол айлгыг гэсэн юм байна зүгээр хардсан уу зүгээр би таажгаа л да. Нөхцөл байдал бол зөндөө одоо үндэслэл гарч ирэх байх. Тэгэхээр би яаж болох гэж улс төржүүлэхгүйгээр асуудал хуулийн хүрээнд хандъя л гэж. Нөгөө нэр уурахаар ясуур гэдэг шиг юм чинь миний ээж авч байна, намайг таньж байгаа мэдж байгаа манай нутаг усныхан байна. Бүгдээр харж байгаа. Аав нэг шудраг сайн хүн байсан, эцэг өмөө бас нэг сайхан шудраг усуд байсан. Тэгтэл нэг хүүхдүүд нь гэж энэ яатсан нөхөр үйд ингэж ярих үедээ л гэж би бол боддог. Нэр төрөөл боддог. Тэгэхээр би нэр төрөөл сэргийлж авахыг л хүсэж байгаа. Тэрнээс би нэг энэ өрөөнд хорогдоод энэ албан тушаал хорогдоод ах надад үнэхээр нэг тийм чин хүсэл бол алга. Та хуулийн дагуу явъя гэдэг нь шүү дээ. Хууль таны талд байхгүй бол та яах? Хууль миний талд хангалттай байна. Зүгээр тэр шийдвэрийг би гаргуулъя л гэж хүсэж байгаа учраас л дахиад дараагийнхын шатанд гомдол гаргая одоо юу гэдгийг цэцэд гаргадаг юм уу дээд шүүхийн дараагийн шат нийт шүүгчдийн хуралдаанч гэж байна. Боломжууд нь бол маш их бага. Дотор гишүүний өрөөнөөс 3 зүйл таалагдлаа. Энэ нөгөө та гэж санаж ин өнгөрсөн жил цагаан сараар ааруул 70,000 олцсон худалдаад авсан байвал яах вэ гэдэг ааруулч энэ ааруул Баян-Онгор аймгийн алдартай ааруул. Тийм Баян-Онгор хот хоёр ч алдартай шүү дээ ааруулаараа. За тэгээд тэр ургийн юу юм бэ те лавлгаа. Энэ 1945 оны ард нийтийн санал асуулга болж байгаа үед манай өвөө Батын Цэрэнбалжир гэдэг хүн Баян-Онгор аймгийн галуу цум одоогоор тухайн үеийн мандал гэдэг байдлаар хийлэгжсэн Батын Цэрэнбалжир гэдэг манай авчин Цэрэнбалжирын даваа байхгүй. Тэгээ манай хүн энэ чинь ингээд санал асуулгад оролцоод явж исэн бай шүү гэдэг баталгаа архиваас энэ гişүүдийн өрөөнд ерөөсөө тийм тэр болгон харагддггүй маш гоё юм ховор сонин ийм удны юу харагдлаа л да түрүүн лавлгаа. За баярлалаа. Өрөөгөр орж ирэнд баярлалаа. Шаардлагатай үед дандаа орж ирж байгаа нээлттэй шүү. За баярлалаа. Манай сэтгүүлч нар бид нар бас парламентын сэтгүүлч ахта яг ингээд гişүүдийн өвдөнд бөөнөрөө зогсдог гэсэн. Сайн байцгаана уу? Сайн уу? Ажил сайн уу? За. Та хэд хэнийг манж байгаа юм? Оо за. Манай бидний үед чи хэвлэл мэдээлэл өрөө байгаагүй. Одоо парламент сэтгүүлчнэр чи гоё өрөөтэй болсон шүү дээ. Намайг ажиллах байсан шүү дээ. Намайг байхад байгаагүй. Зандаагийн их болт даргын үед парламентын сэтгүүлч нарт өрөө гаргаж ирсэн шүү дээ. 2012-оос 16 оны парламентд тэгээ бүр юм тоног төхөөрөмжтэй та санаж байна уу? Бодлоо шүү дээ. Нөгөө ганц хүмүүс энэ 11. Сайн байна уу та? Би тэд ардсан намын баяр болох ч одоо тийшгийх тэр ярьж ирсэн. За 4-7 болох юм байна. За тэгээ яг сая энэ ардсан намын даргын өрөөнд орё гэж танад туслах зөвшөөрөөд ингээд та ажиллаж болно гэж хэлж байна. За. Фон ажиллаж байна. Шууд ажиллаж байгаа. За. Real content. За Монголын төлгүүн шадар сайтын өрөө болцоолаад томхон юм биш үү те? Тэргүй шадар сайд их том өрөөнд суух хэрэгтэй. Манай намынхан мод тэгээд би одоо ажиллахыг бодож тэгээд одоо энэ хажууд засаг хажууд оролцсон. Ишээ гараад шууд дундуугаа. Юу нэг хурд засагтаа хамгийн арга өрөө шүү дээ. Яг тийм байна. Та гэхдээ өрөөндөө нийлээ минималист сууд юм байна тий. Гэхдээ ямар ч юм манай өрөөнд ингээд бидний одоо байнга өргөж байгаа зүрийн юмсууд байна. Тэгээ өрөө сонирхож байгаа юм чи. Тий өрөө сонирхож. Өөрийнхөө албатай тэгээд намынхаа тугтай Монгол улсын газрын зурагтай энэ дээр А3 нь ямар зам явж байгаа вэ гэдэг хаяа ажил дээр үедээ ярьчихна. Тэгээд энэ засаг байгуулагдсан өдөр бид нар зураг авахулаад энэ 2024 оны 7 сарын 10-ны өглөө үүрээр авахулсан зураг. Үүрээр өө за. Тэгээд 10-ныхаа өдөөс хойш бид нарт ингээд жаацлаад өгсөн. Би өрөөндөө авч олж ирээд
тавьсан. Сая одоо Увс аймгийн 100 жилийн ой болж байгаа юм байна. Тий. 100 жилийн ойг тохиолдуулаад аймгийн засаг дарга, хурлын дарга хоёр бас сайн оролцоорой. Оролцоо сайтай байгаарай. Мөнгө төгрөг бас ханд цуглуулж өгөөрэй гэд. Тэгээ нутгийн сайхан харьхраа улаан уулын зураг. Эдэж одоо тий харьхраадаа залбирч улаан ууланда одоо тоглож наадж өссөн хүмүүс шүү дээ. Тэгээ тэр зураг авчирсан. Одоо үлгэж амжаагүй л байна. За Нэг зүйл их анхаарал татж байна. Таны өрөөнд нэг юм бухын зураг, бухын баримл, бухын одоо юм сүвнэр байгаад идэг. Та бухтай ямар холбоотой юм? Баярлалаа. Уу яг хүржилтэй хүн гээд тэгээд бүр жил дотроо бухчин тэгээд ицэг мал. Тэгээ би Монгол бухыг айгүй тийм юу яадаг юм. Бэлгшээж яадаг юм. Юу вэ гэхээр Монгол бухчин ингээд сардагтаа ч юм уу мөргөлтгөөр ихтэй ядагддаг байхгүй. Тэгээ ядагдчихад шаварлуу очиж хөвтөөд тэгээд ингээд бүтэн хуйгалж жагаад тэгээд нэг 2 өдрийн дараа босч ирээд нөгөөтгөөс та нам даддаг байхгүй. Тэгэхээр тийм нэг хүчийг хурааж чаддаг бэлгэдэл юм болов уу гэж. Тэр ч утгаараа бас одоо би эдийн засгийн хөгжлийн сайд. Тэгэхээр Монголын сан хөмрөг ариун байгаасаа үеийн үед дундардггүй сан хөмрөгтэй улс орн болоосоо гэж бэлэгдээд тэгээд бас л нэг хүн бэлгэлсэн байгаа шүү дээ. Монгол улсын эдийн засгийн тухай хүмүүс янз бүрийн талд ярьж байна. Зарим нь бол төсвөө тодтгол гэж юм, зарим бол за сая өчигдөрхийн жавхлан сайд манай долларын одоо нөөц 5 тэрбум долларт хүрлээ л гэж байна. За тэр нүүрсний үн унж гээд эдийн засгийн тухай бол баг нийгмээр л хилцэж байна л да. Тэгээд та сайд үний хувьд яг өнөөдөр нөхцөл байдал Монгол улсын эдийн засаг ямар байгаа вэ те? Тэгээ өнгөрсөн жилийн дундаас эхлээд нүүрсний үн зах зээл дээр багаар унаад байна. Тэгээ яг өнгөрсөн жилийн 1-р сартаа 2-р сартаа харьцуулахад өнөөдөр нүүрс бол 30-аас 40% буутсан. Үнэ нь буутсан байгаа. Гаралт бол хэвэн байгаа. Өнгөрсөн жил эхний 3 сарда 17 сая тонн нүүрс экспортлж ирсэн бол одоо яг тэр тонн дээр бол байна. Үнэ бол буутсан. Гаралт бол илүү нэмэгдэхээр байгаа. Сая одоо би БАУ-гийн чуулганд оролцохдоо нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлье гэсээр. Ягаад гэвэл одоо бид нар хил холболт гээд 1995 онд гар үсэг зурсан төмөр замын холболт хийя. 4 гарц дээр. Одоо замын үд байна. Тэгэхээр замын үд дээр нэмээд ганц гашуун сухад ганц мод, тэгээ шивээ хүрэн. Тэгээд одоо бичгтийн бомб дээр бол одоо төмөр замын холболт хийж нэгээр 4 том терминалаар одоо ачаад хэврээд зохицуулъя гэдэг яриатай тэгээд 30 жил хийгээгүй. Тэрийг сая хийчлээ гэдгийг бол би эдгээр талд албан ёсоор одоо ингээд хамтарч байгаад одоо таалрах чинь. Дардсан намын дарга Монгол Улсын тэргүүн шатар сайд улсын хурлын гишүүн туссан нэмийн ган төмөртэй ийм минимал өрөөнд одоо суудаг юм байна. Цомхон нэгэнт одоо төрийнхөө ажлыг хийж байгаа улсууд аль болохоор өөрөө ажил хийх орчноо сайн бүрдүүлэх нь зөвөө. Би бол арай олон суудал тавиад байгаа үстэй санал ингээ 10 хэдэн хүмүүс. Ягаад гэвэл олон хүн орж ирдэг учраас энэ өрөөнд бол тийм одоо юу гэдэг том өрөө гэхээс илүү олон хүн цугларч чадахгүй орчингл ингээд бүрдүүлж. за баярлалаа. За баярлалаа. Танд бас баярын мэнд хүргье. Микрофон авчаа. За баярлалаа. Энэ бидний хувьд их үнэтэй зүйл байгаа гэсэн. За амжилт. Ундрам гişүн ч нөгөө органик Монгол гэдээ явдаг хацын 4-р аяа эхэлж байгаатай холбогдуулаад хоёлаа бас хавар юм чинь. Очиад За энэ дээр хаягд байгаа те Монгол улсын их хурлын гишүүн улсын хурлын босор шинжлэх ухаан, соёл шинжлэх ухаан, спортын байнгаараа спорт ус байт юм биш л. тийм тэгээ сайн нөгөө Тийм тэмцээд байна. орно гэдэгс байхгүй. Та айгүй их ажилтай байна тий. Энэ боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын орооны даргын өрөө. Тэгэхээр одоо энэ байнгын орооны дарга болж байгаа хүмүүс энэ өрөөнд одоо суудгаа гэсэн үг. Хоймроос эхлээд мэдээж одоо ингээд төрийн сүлдээ гэж зарлаад тэгээд одоо тангараг өргөснөө өргөлж өөрөө санахын тулд одоо сая 2 дахь удаага сонгогдоод тангараг өргөсөн зураг. За мөн одоо Чингис хааныхаа иш хөрөг. Энэ болохоор би ч нөө Монгол Улсын их сургууль ажиллаж ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Тэгээд манай их сургуулийн одоо 1-р байрны орой дээр
их сургуулийн маань туг байдаг. Энэ тугийг манай намайг сая 2 дахь сонгогдоод байнгын орон дараа болсны дараа манай их сургуулийн хамт олон надад гэж яадлаад бэлгэлсэн. Тэгээ би энэ байгууллагатаа маш их хайртай ажил амьдралын гараагаа ихсэн. Оюуны их ундраа гэж ярьдаг тий. Сая орж ирэнгүүт яг тэр мөсийн эмблем, мөсийн нөгөө энэ сүвнэр гэх юм уу тий анхаарал татчихна. Тэгээ бас өнөө удаа шүүхийн юутай юм биш үү? Гой сүнэртэй. Тий, энэ бас өнөө худлыг дэнсэлж байгаа тий. Бас бэлэг тэмдэг манай шүүхийнхний. За энэ бас одоо хэрэггүй юм одоо тий. Тийм нэг ярихгүй гарган тий. Бэлэг цэцгэртэй өөрсдөө. Энийг яг нөө манай төвийн бүсийн багш нар л надад бэлгэлсэн. Энэ нөгөө нэг ууг нь бол яг олон улсад бол симплэн сармагчангаар байдаг тийм Монгол юм хүүхдээ хэлцэж бас хөөрхөн харагддаг юм шиг. Тий хөөрхөн Монгол хүүхдээ. Ер нь бол бас манай ундрам багшны өөрөө ч эмэгтэй хүний өөрөө болохоор бас тийм гоё чамин байна тий. Бас жижиг ингээд өөрөө ингээд тий гоё ингээд чимгэлцэн эрэгтэй хүмүүс ч болоод тэгэл фитнесийн хувцастаад байсан шүү дээ тий. Сая фитнесийн хувцастаач л өрөөнд байгаа. Хаа суух. За гурлаа хаашаа суух вэ? За тэгээ ингээд ирсний. Тий. Дагаж чишээ сууж та. Таны битээр 3 асуудлаар онцолж орж ирсэн. За нэгдүгürt одоо 2 парламент дамнаж яг энэ боловсрал соёл шинжилгээ ухаан спортын байнгын хорооныхоо дараагаар яг 2 парламент дамнаад ажиллаж байна. За дээрэс нь Монгол хүүхэд болгон англи хэлтэй дэлхийн хүн болёо гэдэг энэ одоо хуулийн төсөл дээр бол та бас одоо идэвхийлэн нүүрэн игнэнд зүтгэсэн. За дээрэс нь хавар болж байна. Натрын 4-р аян Монгол улсад эхэлж байна. Органик Монгол гэдэг үгийг одоо яг монголчуудын дунд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарынханд бас ийм лозон болтол ярьсан гишүүдийн нэг бол та. Тэгэхээр бас яг эдгээр сэдвүүдээр онцолж таны өрөөнд орж ирэнгээ ямар зорилттой байна вэ гэдгийг сонирхох гэж бодсон. Өнгөрсөн парламентод бид нар 3 жил боловсролын багц хуулийг бол 21 аймаг 9 дүүргээр хилцүүлэг зохион байгуулж маш өргөн цаар хүрээтэйгээр хилцэж, мэтгэлцэж, хилцээр хийж ингэжээж одоо энэ хуулийг 30 жилийн дараа одоо их хууль болгож ингэ шинжилж баталсан. За энэ ч одоо маш том хууль одоо та төрүүлсэн Монголын хүн болгонд хамааралтай хууль учраас нэлээд нэхур авч үзсэн. Тэгээ ингээд баттуулцаа одоо хэрэгжүүлэх үе шатанда орчихсон байна. Жишээлбэл одоо эх оронж Монгол улстай хайртай, Монгол хэл түүх соёлоо мэддэг хүүхэд байх хэвээр. Үүний дээр нэмэх нь дэлхийд өрсөлдөх чадвартай юм хүн байх хэвээр гэх. Тэгэхээр одоо энэ би Монгол хүн гэдэг одоо ийм хичээлийн хүрээнд юу орж ийнгээ сурах бичих нь хэдэн сургууль дээр туршигдаад явж байгаа. Тэгээ би өөрөө хүртэл одоо хянж ийн. Одоо олон нийтийн сүлжээгээр бүр хачаа агуулгатай сурах бичгүүд явж исэн шүү дээ. Тийм учраас одоо доторх агуулга нь ямар байна? За гендрийн мэдрэмжтэй, хүний эрхийн мэдрэмжтэй байна уугүй юу гэж ерөөсөө зурагаас нь ахуулаад тий өгүүлбэр бүх юмыг л одоо ингэ хянаад байж ийн. Энэ бол одоо маш том өргөн цар хүрээний асуудал. Боловсролын жил болгоод сая зарлажлаа шүү дээ. Энэ яг салбарт ажиллаж байгаа энэ ажил асуудал маш том асуудал. Явсаар одоо ингээд бараг 30 хэдэн жил боллоо. Багш нар жигсаж үзэж гин. За тэгээ багшийн төлөөллийг одоо улсын хурлд оруулж үзлээ. Тэгээ ер нь бол ингэ боловсролын жилийн гол зорилго одоо юу юм бэ? Та энийг өөрөө яаж харж ингэж оруулж те энэ ямар үр дүн өөрөө хүлээж бас энийг батуулсан. Тэгэхээр цаашид бид нар бага сургууль, дунд сургууль, ахлах сургуулийн ингээд тусдан салгаж авч үзнэ. 6 настай хүүхэд 17, 8-тай хүүхэд хоёр зүгээр нэг байшин дотор сурна гэдэг чинь зүгээр коридороор гүйлтэхэд л асуудал. Нэг нь үргэлжлүүлж тийм ээ тэр чинь маш одоо ялгаатай бие бэлтрийн хөгжлийн хувьд ч гэсэн ноён санааны хөгжлийн хувьд ч гэсэн тэгэхээр энийгээ ялгана гэж байгаа. За нийслэлийн одоо энэ захын одоо дүүргүүдэд бид нар бага сургуулийг нэлээд олноор байгуулна. Тэгээ тийшээгээ ерөнхийдөө бага сургууль хүүхдүүдэд оруулчих юм бол нөгөө сургуульд нь одоо дунд ахлахын хүүхдүүд үлдчихнэ шүү дээ. Тэгээ явандаа ер нь ингээд багаар бид нар бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэж явна. За хөдөө орон нутагт бид нар багт нь бага сургууль байгуулъя гэж байгаа. Баг болгоно. Өнөөдөр манай малчид ямар асуудал тавьдаг вэ гэхээр гэр бүл салах гад байна. Яагаад гэвэл ээж нь хүүхдэд дагаа сумын төөрөө ч юм уу аймгийн төөрөө нүчдэг, аав нь мал дээр үлддэг. Ингээд одоо бүтэн 9 сарын 1-ээс ахлаа 6 сар хүртэл баг ийм асуудалтай байна. Тэгэхээр багт нь бага сургуульд бол тийм олон мундаг одоо яг мэрэгсэн хим физикийн багш хэрэггүй шүү дээ. Яг бага ангийн багш нар л байх болдог байхгүй. Тэгэхээр баг болгонд ийм хөөрхөн авсаархан бага сургуулиуд байгуулад сумын төөрүүгээ дунд
сургууль дунд ангид орж ирэх нь. Тэгээ сум дундын мэрэгсэн ахлах сургуулиуд. Тэгээ Сэлэнг аймагт ихэд хөдөө аж ахуйн чиглэлийн мэрэгсэн ахлах сургууль. Тэрийг төгссөн хүүхэд эргээд ферм дээрээ очно уу, тариалан талбай дээрээ очно уу, мал дээрээ очно уу, ийм тодорхой хэмжээний хөдөө аж ахуйн мэдлэгтэй болцсон. Тэгж очдог. Ийм тогтолцоороо бид нар шилжчихээр болж байгаа. Таны тэр нөгөө аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг илтгэлийг би 2 удаа очиж сонссон. Сэлэнг аймгийн 2 суманд. Тэгээд органик Монгол төслийн талаар за тэр усны сав экожуулж байгаа талаар дээрэс нь нэмээд нөгөө Wagyu гэд Японы алдартай нөгөө аман дорой хайрлаг махны талаар гэ зөндөө ярих сэдв байгаа. Тэгвэл дараа уулзъя тий. За тэгээ дараа тэгвэл хамт тэгээ тэгвэл хөдөө хамт явж байгаа дээрээ. Тэгээ манай контент чи Vigo нэр нь. За тэгээд өнөөдөр бит хоёрыг бас өрөөндөө хүлээж авсан баярлалаа. Эдэн амсаараа. За. Ордонд байн яваад бас ингээд бас нэлээд олон километр алхтын шүү. 2 давхрын баруун талд Кафе бинет уулзъя. за чи хүрээ тэр 2 давхрын баруун талд. За сайн хамсна. За. Юу вэ? За чуу юу? Нэг зөөчих юм уу те? зөөж өгье. Тэр ямар кофе хаа? Би латте авч. Жимсний цаав. Энэ хүслийн жимсний цааг авчуу. авчлаа. За миний ажил юу нэг хэсгээ зэгцэрчлээ. Заашгүй чамаа бүтээ хамтрий гэл ингэ. Хамт яваад өгөөч гэ. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн байна уу сайда? Орон сайда. Зөөр нэг Дуудаагүй сайн байна Танай уу та? тавтай юу? Би энэ хоёр байшингийг ороо. За. Чатаа чалахаа байсан байлээ шүү. Тэр чи айгүй муу шүү. Харин Сүүлийн сурч байгаа. 76 гишүүнтэй байхдаа хүртэл бүр багтаж шингэхгүйсэн заяа. Тэнгүү 126 гишүүнтэй болохдоо яасан гэхээр яаж өрөөнүүдийг шийдсэн гэхээр энэ нөгөө нэг амралтын нэг юм хэсэг байсан шүү дээ цэцэгтэй энэ гонх гэх юм уу. Тэрий чинь бүглэнгүүтээ өрөө болгоод гишүүний өрөө болсон байхгүй. даанч нэг тавчуу болсон. Тийм тавчуу өрөө нь бол тийм байгаа даа. тэгээ бас хоёулаа ярдаагаа яваад хараа сайн байна. Тэр жоохон ханд болсон байна. Яг хөө миний ажил бол өдөөс өмнөх ажил ингээд зэгсэрчлээ. Тэгэхээр хэдүүлээ цуг явахад асуудал байхгүй хаа. За тэгээ яв. За. Нара гишүүнийг ордны коридорт олоод авчлаа. Шууд ингэ явчих юм. Тэгэн штэ. Шууд манайх ч real content. Ингээд төрчээ. Ашиг сайн уу? Танаа өрөө зориод явж. За окей. 164 гэж байгаа 168 болчих тий олдох юм уу гэсэн юм гэсэн. Хитгэн гişүүдээ тийм ихэнх нь ерөн баруун жигүүрээр идэх штеп. Хуучин ерөн зүүн жигүүр нэг давхрын зүүн жигүүр них олон гişүү суудгүй байсан. Ус засгийн Гişүүд байдаг байсан юм лээ. Тийм Засгийн газар талтай байхгүй. Тийм. Энэ хөөрхөн тий. За. Ийм наран туягс нараа. Нараа гэсэн жижигэн боёо гэдэг шиг нараа гэдэг. Тэгээд тодорхойлдог байх нь шүү дээ тий. Сайн байна уу энэ? За манайх ороод ирээ. За. Оо ингээд нэг өрөө юм байна тий. Ингээд нэг өрөө штеп. Ари өрөө мөрөө гэж байхгүй шүү дээ. Яа, ари өрөө юм бэ? Хүмүүс ийм өрөө жижигхэн байна. Багтахгүй байна. Юм багтахгүй байна гэд хэдэг гэсэн. Би бол хамаагүй шүү дээ. Би өөрөө л багтчихвал. Тэгээ бас эмгтэй хүмүүс амар гоё юм шийдэл олохдоо сайтай тусгай аюу хөөрхөн байрны суулгацсан. Нэг амар том бас нэг ширээ байсан байхгүй юу? За. Тэгээд нэг баахан ийм том саналуу тэгээд яг үнэндээ тэрний шаардлага байхгүй ш. Тэгээд тэрийг би буцаагаад өгсөн. Тэгсэн нөгөө даргын өрөө болохоор зэрэг том нөгөө юутай болохоор зэрэг даргын өрөөнд тэр нь яг гоё гурлын ширээ болоод орцсон. Тэгтээ гоё минимал шийдэлтэй шүү дээ. Ингээд туслах нь ийшээ ингээд яг ингээд ингээд туслаа ингээд эндээ суудсан. Тэгээ кофетэй. Ингээд кофе уух уу? Тэгээ нэг олон хүн болоод амар юм биш тий. Тэгээ энэ гурван юуг болохоор зэрэг зургийг болохоор зэрэг манай зөвлөх туслах хоёр надад одоо юу аасын өрөө юу хаад ингэж бэлтгэж одоо бэлгээсэй. Тэр нь бол одоо бодгоо зэрэг тангар өргөсөн юугаа санаарай л гэж өөдөөс санаарай тий. Юу гэж тангар өргөлөө гэж л санаж байгаарай чи гэж хэлсэн шүү. Тэгээд ингээд соён болоогоосаа энэ тэгээд энэ бол шалтар сайдын ус юм. Тэгээд энэ гоё Чингисийнхаа гоё төрөл. Тий. Ингээл ээжтэй даруухан. За гишүүний амьдралаар амьдраад 8 сар болчлоо. Онцгой юм алга байна штэ. Би чинь тэгээд байгараа л байгаа. Тэгээ би бол Эрдэнэт гишүүний өрөөнд орохоор ваа гэд. Та Эрдэнэт гишүүний өрөөнд ороод үзээрэй заа. Айгу гоё өрөө байгаа. Тэгээ би ямарсандаа ингэж болох юм уу тэгвэл би бас тэгнэ гэл. Тий. Тэгэл ээж штэ. Гэхдээ нэг нэгнээсээ тэгэл алхан тутамдаа жижигэн чимглөөр юмнуудаас суралцаал. Тэгэл явж штэ. Энэ одоо энэ ч одоо манай кофеин ширээ ахгүй айгүй нэстэ. Хөрхөн байстэй. Гоё юм биш үү? Тий.
Тэгээд одоо наадхан дээр чи одоо ингээд цай зүгээ ингээд тавьчихна. Заяа. Ингээд бас юм чинь нэг Монгол хүн байна да тийм шүү дээ. Тий. Энэ айгуу тийм Эмэгтэй гишүүний өөрөө болохоор гоё минимал тэгээ гоё цэцэгтэй. зүрхэн хэлбэртэй тавг тэгээд цэцэгтэй ягаа яг гэд. За ингээ улсын хурлын гишүүн болоод тэгээд дасж гин үү? Айхтар хүн чадхааргүй ингээл амар хэцүү юм алаа. Гэхдээ нөгөө би ч уул нөөрийгөө энэ сошиалны хил амдаас нилээн л одоо унаж болсон толгой даа гэл. Айгуу батсан чинь бүр нөгөө тэр тал чинь бүр одоо нөгөө талын хүмүүсийн давуу тал болчт юм байна. Миний энэ одоо олонд танигдсан олон хүн сонирхдаг байдал чинь. Тэгээ нөгөө олзлогдох юм хитрхи их байна. Одоо жишээлбэл хувийн амьдрал талаасаа тий. За тэгээ өөрөө ч бас үг хэлнэ болохгүй шууд шулуун шудраг бусаад хайчих юм. За тэгээ тэр утгаараа бол ер нь бол маш их бүх цаг үед одоо миний одоо ерөөсө юунаас ч юу ч гаргаж болох. Одоо тэгэл харалтаа энийг асуудлаас болоод миний бүр өнгөрсөнд хэдэн жилийн өмнөөс нь лайм аяас өгөж аваад тастаж байгаал гарчиглаал тий. Нөхрийн хүртэл сурахгүй одоо монголчууд нийтээрээ санаа тавьдаг болсон байж тээ. Тэгэл яг энэ бол одоо тэгээд нөгөө улсын хурлын гишүүн болно гэдэг чинь өөрөө энэ монголчуудын хувьд нэг юм бүх юмыг одоо хянаж хязгаарладаг ийм үзэгдэл байт юм байна. Тэгвэл тэр нь бас хинд вэ гэдэгтээ бас учир нь байна. Зарим хүмүүс жишээлбэл одоо бүр ингээд бүр амар тий. Одоо манийг нэг одоо юу гэдгийг нэг төсөөсөө нэг 2 3 саяын өөртөө зарцуулсан байна гэвэл яасаа алах болоо энэ муу уулгачстаа нэрэ төсөө юм уу гитсэн байна гэл те. А гítэл өөрсдийнх нь бүхэл бүтэн стратегийн орд те бүхэл бүтэн одоо энэ Монгол улсын ард түмнийг нийтээр нь тэгш хүртээмжтэй тэжээх хэвээр одоо энэ орд мордын зарцсан гэдэг хад л тоохгүй байгаад байгаа юмсэ. Тэгэхээр хин гэдэгтэй л асуудал байх шиг байна. Хин бэ? Наараа дээр бол бүх юм нь амар том буух юм байна. Тэрийг бол ойлгочлоо. Тэгээ одоо яшиг намайг дуугуул вэ гэж штэ. Би тэгэл дуугуул ажиллаа байх юм уу? Дуугуул байх хэвээр. Нэг кино байдаг штэ зөрүү дэрийг номготгосон гэд тэр шиг наараг номготгосон гэдэг юм болох байгаа юм шүү. Харин одоо намайг л одоо баг ямарс би одоо бүр үгүй намайг ч одоо өөрчлөөдөг гэдэг ийшээ гаргаагүй юм эсвэл намайг зан аваарс тэ одоо ааш араншин одоо үг хэлээ одоо гоё юм засаж залруулад аваа гэж 4 жилийн амьдралын их сургуульд оруулчаад байгаа юм би бас ойлгохгүй л юм зарим юм ээ. Тэ. Яг нөгөө гишүүний хэлдэг баг үнэн л ахал та нөгөө байнга олон анхаарлын төвд байдаг хүний үг нь хүчтэй хүрээд идэг учраас наандаж л одоо энэ дагагчдын тоо моо ч бусад гингийн гишүүдийг бодвол хэд даблтцсан триплтцсан л байгаа байлгүй тэ. Тийм учраас нараа гишүүний хэлж байгаа нь айгүйх нийгэмд их зөв зүйл нь их хүрнэ, буруу зүйл нь бас тэрнээсээ их даблдаж бас хүрээд байгаа юм шиг над тул зүгээр ажиглагдаад байгаа. Яг хуу нараа гишүүний нөгөө янз бүрийн бараг л хараал шахуу юм хэллээ эдэргэл яриад байгаа шүү дээ. Уг нь бол урд үрдний парламент одоо ихчүүл 25 жил парламент сурвалжиж байгаа хүний хувьд бол нараа гишүүнээс муу мухаа үгийг зөндөл хэлдэг байсан шүү дээ. Гүндлээ гишүүн чинь гарч ирээ шатаасан юм а барайл тэ. Эрдэнэ гишүүн чинь аригчнараа дуудалцаал алтай гишүүнтэй хэрэлдээл гэл энэ зэргийн юмнууд бол маш олон л байсан. Манайч хүртэл байсан. Манайхан чинь тэгээ тэр мэрийгэ мартаад одоо яг ярил улсынхны ерөнхийлөгч парламентын танхимд нэг гишүүнээ цогцол авч ирсэн шүү дээ. Тэгэхгүй болохоор бас нэг жоохон тийм нөлөөлөгч гэдэг талаас нь тэгээ бас нэг эмэгтэй хүн гэдэг талаас нь илүү их жоохон шүүгээд байгаа юм шиг харагдаад. Дабл стандарт ахгүй юу? Нэгдүгээрт эмэгтэй хүн, хоёрдугаарт нөө наара. Наарагийн дабл стандарт ч бүр хамгийн амар дабл стандарт биш үү? Ерөөсөө нөгөө би бол одоо нөгөө гишүүндээ ч биш заа юу. Гашуундаа ч биш. Наара гэдэгтэй л учир байгаа юм байна гэдгийг л одоо ойлгож суун та. Ер нь бүх юмыг буруутгаал, шүүмжлээл те ингээд байвал маш амархан. Тэ дээрээс нь тэглээгээд гол нь хинч хүч хочихгүй штэ. Энэ чуулганы хуралдаанаас огт тасалдаггүй гишүүдийн тоонд бол нараа орсон байгаа байхгүй юу? Баян хурлаа. Энэ бол маш сайн үзүүлэлт байхгүй юу? Яг хийж ярихгүй юу? Тэр хийж ярих байгаа те. Ёсын хороор тасалсан, хоцорсон хэрэгээр орж морцсон энтертэй ёо. Хамгийн анхны хариуцлага тооцоолсон гишүүн босноо бараг шиг парламент. Ямар мэдээ тэр чинь хамгийн хөвжөлтэй нь хоцорсон тасалсан хэрэгээр шүү дээ бүр хэрэгээр шүү дээ. Тэгэхээр тэр чинь одоо нөгөө их хурлын тухай хууль дээр заасан байгаа шүү дээ. Хэдэн удаа 5 удаа таславал их хурлын даргын сануулга очноо гэд тэ. Одоо аман сануулга. За тэгээд хэдэн удаа хоцролт моцролт чинь бол бас бүр тэ бүр илгийн юм байгаа шүү дээ. Тэгж яхад ингээд би ороод ингээд алгадуулаад одоо тэгээд цалингийн 20% юм шиг хэлээ. Би тэгээд ёо би угаасаа тэртээ тэргөө цалингаа тэгээ хууч одоо нөгөө
одоо сошиалын одоо сурчлагын ажил хийдэг байхад миний одоо энэ орлого чи одоо энэ сар түлээгээд байгаа орлого чи миний өдрийн л орлого байлаа. Гэтэл одоо би ингээд тэгээ өдрийн орлогоо сарчин хүлээдэг ийм ажилтай болчоо. Тэрнээсээ бас те ингээд дахиад 20% асуулна гэхээр миний өөр заяа юм даа л гэж боддог. 4 жилийн парламентын бүрэн эрхийн хугацаанд ямар хууль дээр амбицлж байгаа юуны төлөө явах чинь мэдээж цалинтай ээжүүдийн 50,000 гээд нэг сонтэй 50,000 төгрөг өгснөө цалинтай ээж гээд амар том цололцсон. Энд дээр бас дуу хоолойгоо хүрээд байгаа тий. Наад асуудлыг чинь би ерөөсөө хамгийн анхлан их хурлын одоо чуулганаар хүндсэн байн хүндэж байдаг хүн нь баггүй юу. Гэхдээ нэгдүгээрт энийг хизээч энэ жил 50,000-ыг өгчээснэ дараа жил 500 өгөх боломж огт байхгүй бөгөөд ингэж болохгүйг нь би мэдээд байгаа байхгүй. Гэтэл би шат дараалтайгаар нэмья. Ягаад гэвэл төсөв за одоо бүр ингээ боли одоо бусад тэр нөгөө нэг одоо нэг юмны нэмийг нэмнэ гэдэг чинь нөгөө юмнаас таннаал гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүд одоо бусад нөгөө багш эмнэлгийн ажилтан цагдаагийн албан хаагчдын цалин хөлсийг татаал тий. Танаал тэнгүүтээ одоо ээжүүдэд одоо ингээд цалингийн ингээ 500,000 болголоо гэж бодъё. Түл инфляцаа дийлэхгүй ээжүүд өнөөдөр нөгөө хүсчээсэн юм а биш хүснээсээ ч одоо төсөөлөөгүй тийм үр дүнг нэгэн даяар авчрах ийм одоо эрсдэл байгааг олж харахгүй байгаа нь айгүй харамсалтай байгаа байхгүй. Зүр зүрийнх нь нараа гişүү болоог байхдаа ер нь гişүүдийг яаж хардаг байсан одоо яг гişүү болсон чинь бас юу гэж тэгсэн чи би өстой амар нэг юм мэдэрсэн. Би энэ гişүүн болж орж ирчээд өмнөх цаг үеийн эмэгтэй гişүүдийн өмнө тэр хүмүүсийг айгүй ингэж ойлгож бас тэр хүмүүсийг хитрхи бас заримдаа нийгмийн бас л нэг шүмжлэгч нэг хэсэг болж тэгж явдаг байсандаа би бас айгүй харамсая. Тэгэл угаасаа эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө нэгдүгээрт асуудлыг шууд хэлцдэг. Тэгээ тэр буруу зүрэ хамаагүй хэлцдэг. Тэгэнгүүт өөрөөр хэлбэл айхтар муу санаа байхгүй. Тэнгүүтээ нөө хилчдэг тэрийг аваад эмэгтэйчүүдэд бүр сэвчдэг. Тэнгүүд нөө эмэгтэй гэдэг дээр дабл стандарт бас байгаа шүү дээ тий. Тэгээ тэрэнд нь ингээд бүр айгүй их явдаг байсан баг. Тэгээ би бүр заримдаа хуучин эмэгтэй гişүүдийг хөрхийн амт эдгэрийг басна. Яг ингээд эдэг байсан. Цаанаасаа зохион байгуулалттай байсан юм байна. Юм дотроосоо шүү гэдэг шиг тий. Бог борцог идж байгаа юм. Яг үнийг хэлэхэд би чи энд өөрөө үлсэж өгөх гээд. Би одоо ингэ гişүүн баснаасаа бүр байнгын үлсэстэй. Ерөөсө өглөөгөр байга одоо ингээ хоолой тарж байна л гэж хоол идчих юмсан гэж одоо л чуулганы танхим чинь байгалийн гэрэлгүй, байгалийн агааргүй орчин. Тэгэхээр хүн энэ дотор маш их юм айгүй сонир штэ. Ажлаа тараад гэртээ ярихаар би ингээ хуучаа ингээл турж мурхаал амар фитнес хийгээл те. Бүтэн өдөр чинь ингээл тийч фитнес тараал гарахаар буурхам ингээд нэг хийн гарсан шаар шиг явж идэг. Одоо эндээс яг тийж тардаг байхгүй. Амар сонир. Энд чинь ингээл өдөр чинь суучгаар айгүй сонир юм. Ягаад чинь те би тэрийг ингээд яагаад ингэ ядраад идэм бол гэж бодсон чинь магадгүй энэ байгалийн гэрэл, байгалийн агаар гэдэг чинь бас нэг хүнд нэг те мэдээж хүний амьсгалж байгаа бүх эд эрхтэнд нөлөөлж идэм болов гэж бас бодсон. Дарамжилт үсэ. За баярлалаа. Хүмүүсээ нараа манай минимал өрөөд юу байхгүй нэг спешиал юм хүн байхгүй те. Тэгээд нэг энгийн тэгээд тэгтээ гоё юм цомхон бас минимал байна те. Юу нь боломж бас байдаг л ингээд зүг байх. Ер нь бол юу ч зөв хуваарлаж чадах юм бол те юмхнаар юм хийж сурвал гэдэг шиг те ингээд кози байж болдог байгаа. Амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Лиг авчи. Оо за. За миг авчи. Холбогдож гарч гинөө. Тэ холбогдороо за. Хөөрхөн байна миний. Баярлалаа. Амжилт хүсье манайхаа. Баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Таньдаг хүмүүс. За сайн байна уу? Хүү ямар сайн юм бэ? Сайн байна. Манай хэлтсийн Айгуу жоохон нүсэр явдаг байгаа манай. За сайн байна. Юу байна? Ажил тавьдаг уу? За юу халиад ошоотой айл очсон. тийш дээ. Тий. Улсын хурлын гишүүн чинь танаа өрөөг биширдэг юм байна. Наасаа масаа сансар авчихгүй шиг өрөө гээд. Тэгэхээр за тэр өрөөрөө авч үзье гэх юм. Тавлаг сайхан байна. Та сайхан урчлаа. Тадагийн хичээл сонсох. Нам 50 да. Таныг зорж орж ирлээ ч гэдэг. Ажил тэр тавлаг сайхан байна. За сайхан. Орж сайхан. Сайхан орж. Би ч одоо орон нутгаар сонгогдсон юм шиг стандарт хөргөлөөс орчихсон. Хөргөл зураг одоо. За хэрэг зэрэг юм зөв хэдэнтэй байна. Таны өрөө гişүүдийн дунд их алдартай юм байна. Тэгээ бид гурав бүр зориод үгүй тэр гоё өрөөг үзье гэдээ ороод ирлээ. Зан сайтай айлд
хүмүүс цуглардаг, замаг сайтай нуурын шоу бүхэн цуглардаг гэдэг. Гарах орох хаалганы хажууд учраас банк хүмүүс орж ирдэг. Одоо монголчуудын ирмэлцэл мөрөөдлийн зүйлүүд байгаа. Зүгээр яг тэр төрийн сүлтний доотлолтой Монгол Улсын их хурлын гишүүний тангараг байгаа. Тэгээ яг нөгөө хүмүүс орж ирэл янз бүрийн юм асуун тий. Яаж ийж ийн гэж зарим ч хууль ёсны дагуу юм асуун. Зарим нь ч бас хэтээдсэн зүйлүүд асуун. Тий. Тэгэхээр бол яг энэ юу тангарага уншаад өгчтэй. Монгол Улсын их хурлын гишүүний тангараг гэдэг 7 сарын 2-нд бид нар чинь тангараг өргөлөө шүү дээ тий. Монгол Улсын их хурлын гишүүн би ард түмнийхэн элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс түүх соёлын уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргэн чин шударгаар биелүүлэхээ тангаргалж байна. Миний би энэхүү тангаргаасаа нэгцүүл хуулийн хариуцлага хүлээнэ гэдэг. Тэр үндсэндээ бол нөгөө нэг өдөр тангаргалаад бус өдөр нь популизм хийгээд иж болохгүй. Өдөр болгон тангаргаа санджах хэрэгтэй гэдэг утгаараа энэ тангараг гэдэг бол хамгийн чухалтай. Монголчууд заа андартан буюу гэдэг. За мэдээж эзэн Чингис хаан маань гэж байна. Манай арчлын Алтан хараа цамирын магналаа болсон зориггүй зураг байж байна. Тэгээ энэ болохоор амгалангуй яг нөгөө өөрийнх нь оригинал буюу одоо яг нацаг дөржид зориулсан юм хулдаасан бар 70-80 жилийн өмнөх хийцлэлтэй. Тэгээд нөгөө дээд нэг од харвж байгааз. Од шүлгэн зориулсан. Тэгээ яг эсрэг талд нь энэ Монгол Улсын гавьяат Батбэлэг гуайн зурсан энэ одоо сүүлийн үеийн сансар өгтөр гуайн томоохон нээлттэд энэ тухай зураг байна. 8 м урттай 2 м өндөртэй энэ зураг. Энэ манай Марс төслийн бас урлан байдیں۔ Тэгээ энэ урлангаас бүтээсэн зураг байгаа. Тэгээ энэ нар бөгөөд сар дундалт нь болох юм бол сансар өгтөр гуайн одон орны 24 том нээлтийн зургууд байгаа. Одоо нөгөө морин толгойн булаач гэдэг юм уу, хар нөх, Андромед тэгээ том гариг эрхэснэр гээд. Дэлхийд яг Монголын газрын зурагт харагдаж байгаа. Тийм байна. Тий. Одоо байгаа энэ уул уурхаагаас хамааралтай эдийн засгийг илүү оюуны шин технологи, Монгол хүний үн цэнийг илүү ахиулгаж чиглэсэн. Хиймэл дагуулын Францтай хамтарч хиймэл дагуулын төсөл орж ирсэн шүү дээ. Тэгээ тэрэн дээр та ямар байр суурьтайсэн? Ер нь бол одоо сансар огторхойг ярихаар за яг иргэд бол юу хоол мөрөөцөө одоо өнөөдрийнхөө хоол ундыг л яар гээд байгаа шүү дээ. Сүүлийн нэг 5-6 жилийн хугацаанд дэлхий бол асар их өөрчлөгдөж байгаа. За ялангуяа энэ сансрын технологи бол асар том хурдтгал эдийн засагт авчирч байгаа. Тэгшээл бол Америк нэгдсэн улс болон Франц ихэнх улсууд бол нөгөө далайн, явган, хуурай замын гэдэг цэргүүд байсан шүү дээ. Тийм агарын цэргүүд байсан шүү дээ. 3 уламжилт. Одоо бол Space Army буюу одоо сансрын аримтай болсон байна. Тэгэхээр үндсэндээ бол энэ аж үйлдвэрийн дөрв болон дараагийн 5 дугаар хувьсгал дээр монголчууд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэр ер нь бол хиймэл дагуулын асуудал гэдэг бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Орчин үед бол одоо дата буюу мэдээллийг бол шин төрлийн уран гэж үзэж байна. Хиймэл оюуныг бол шин төрлийн цөмийн зэвсэг гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар бол дэлхийн эдийн засаг 25 жилийн дараа 3 дахин тэлэх нь байна. Дэлхийн хүн ам ойролцоогоор нэг 10.2 тэрбум рүү хүрэх нь байна. Энэ дотор тусгай сонирхлын аюул жуулчлал бол маш өндөр болно. Дээрэс нь сансрын эдийн засгийн бие даасан байдал бол асар хүчтэй болно. Одоогоор бол сансрын эдийн засгийн нэг 60 орчим хувийг бол хиймэл дагуул сателлайт байгаа. Ирээдүйд яж нэхлээр сансрын аюул жуулчлал маш олон зүйлүүд өөрчлөгдөнө гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар энэ big data буюу томоохон тоон мэдээлэл энэ дээр судалгаа үүнийг яаж ашиглаж шийдвэр гаргалтанд ашиглах вэ? Жишээлбэл хиймэл оюуханыг ашигласнаар төр засгийн бодлого шийдвэр 70 хүртэлх хувийн хэмнэлтийг бий болох боломжтой гэж үзэж байна. Тэр утгаараа бидний нөгөө технологид сөрөг тал байна. Одоо хүн хоорондын харилцаа холдох ч тийм үү, хүүхдийн хүмүүжил эднэргээ те. Нөгөө талд нь бас эерэг талууд байна. Тэр аль болох энэ төрийн бүтээмжтэй холбоотой зүйл дээр бид нэр эерэг талуудыг аваад явах хэрэгтэй. Яг хоо хиймэл дагуулын хувьд гэх юм бол шууд сонсоход их үнэтэй сонсогдож байгаа. Гэхдээ ер нь бол хизээ нэгэн цагт бид нар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж үнд цэн бүтээгч хүртэгч үндэстэн байхын тулд бид нар зайлшгүй үндэсний хиймэл дагуултай байх хэрэгтэй. Тэгээ энийг ярихаар одоо гişүүд ойлгох юм уу? Энэ гişүүд ойлгохыг хүлээх юм бол хугацаа шаардлагатай. Гişүүд гэсээд тэр ард иргэд ялангуяа залуучууд ойлгосон байна. Иргэдэд яаж ойлгуулах вэ? Бид нар ойлгуулахын тулд бол сэтгэл хөдлөлийг хол аваачаа тавьчих хэрэгтэй. Популизмыг бас хол аваачаа тавьчих хэрэгтэй. Саяхан нэгдсэн үндэсний байгууллага дээр яригдсан зүйл бол Gobi to Galaxy гэж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улс далаад гарцгүй гэж хэлэгддэг ч гэсэн сансарт гарцтай орон. Жишээлбэл дэлхий дээр байгаа дэлхийн маань бол нэг 509 сая км квадрат нь 200 гаруй сая хуурай газар тэнд 24 цөл байгаа. Тэр 24 цөлөөс 7 цөл нь бол Путин цөл. Энэ цөлүүд дотроос хамгийн их хүдэрдэг, хамгийн их халдаг нь Монголын говь баггүй. Тэр Монголын говийг заавал доошоогоо ухах олборлохоос илүүтэйгээр бас гадаргууг нь одоо боломжоо ашиглаад шинжлэх ухааны хамтын ажиллагааны
үнцэн бүтээх талбар болох боломжтой байгаа. Нөгөө манай монголчууд хэлээд байгаа шүү дээ. Бидний унтаа босоод ирэхээр энэ гар утасны технологи те Брюс 2-ын одоо шинжлэлийг бид нар барахгүй байна гэдэг энэ зүгээр энэ тоглоом шоглоом гэсэн ирээдүйн ахгүй юу? Чойл усан жуугаа хэлсэн нэг алдартай эслэлийг бид энд хэлхийг хүсэж байна л та. Хүн чанар үгүй хүнд өндөр боловсролыг эзэмшүүлвэл босоо ороолонд алтан соёо хийгээд босохтой адил гэж. Тэр бид бол цөөн тоотой артан байхгүй юу? Тэр нөгөө нэг хүний нөгөө түүхэнд гүйцэтгэх үүрэг чинь бол асар өндөр. Би бол одоо тэгэх ёстой, ингэх ёстой гэж онолдох тийм одоо насанд ч хүрээгүй, туршлах чоромтлаагүй. Гэхдээ зөвхөн сая 1 сарын 1-ээс Монгол Хүчгийн хууль хэрэгжиж эхэлсэн. Би бол өдөр тутмын одоо бүх юмаа Монгол Хүчгээр өчтдөг тийм. Кирилл бичгээр бол гар бичмэл гэж хийхгүй. Кириллээр зөвхөн нөгөө компьютер дээр шивэх юмаа л хийдэг тийм. Тэр гихмит зөвхөн эндээс юу гэж хэлэх шин гэхээр адаглаад бид нар өөрсдөөсөө л эхлэх ёстой юм шиг байгаа. Тэгэхгүй нэг л их олон улсын жишг мундаг онол яриад байдаг. Гэтэл бид нар өөрийнхөө өвмөц ондоош гэдэг юм яг орчод байдаг тийм. Монгол бичгээр одоо ингээд бүх юмаа бичнэ. Та туслах ойлгох уу? Таны ингээд тэмдэглээ. Би бол эргэн тойрныхоо хүмүүсийг бүгдийг монгол бичтэй байхыг шаарддаг шүү дээ. Бүр ажилд авахтаа юу? Тий, одоо энэ ингээд ингээд дэвтэр бол ингээд түрүүн орж ирэнгүүт анзаарлаа л да ингээд төлөвлөгөөгөө бүгдийг монгол бичээр бичсэн. энэ одоо ингээд их хурлын гишүүнээр сонгогдсоноос хойш бүх үйл явдал онцгой цаг минуттайгаар байж байгаа. Тэгэхээр ер нь бол ямар ажлыг хизээ яаж төлөвлөж хийх вэ гэдэг чинь бол чухал шүү дээ тийм ээ. Энэ бол одоо хүний эрхийн дэд хороонд дараагаар ажиллаж байгаа учраас хүний эрхтэй холбоотой дэвтрүүд байна. Маш их номтой биш тий. Олон гоё номтой байна. Тэнд пенз бас түрүүнээс хойш нүдэнд тусаал байлаа. Тэгээд сонсож амжиж гинөө. Энэ нөгөө бид нар нөгөө өдөр болгон дуу чимээний бохирдолд орж байгаа байхгүй юу? Одоо шилбэл энэ телевизийн дуу чихвчээр сонсож байгаа. Тэр чинь 440 Гц. Байгалийн дуу чимээ бол 432 Гц байна. 8 Гц ялгаатай. Усны хоржигноо, шуудын жиргэн, модны навцны сэрчигнэ эдгээр чинь бүгд 432 Гц. Ээжийн бүүвэ бидний хоорондоо ярьж байгаа чинь 432 Гц. Тэгэхээр энэ 432 Гц-ээсээ бид нар холдоод 440-тэй ингээд дарлуулаад тусмаа стресстэй, депресстэй байдал байгаад байгаа. Пенз яаж юм гэхээр 432 Гц гаргаж байгаа. Тэгээ өдөрт нэг жоохон пенз сонсчих юм бол нөгөө стресс багасна, ажлын бүтээмж нэмэгдэнэ, хүний чадвар нэмэгдэнэ. Пенз солиулж авмаар байна бүгдээрээ. Тэгээ энд бол интерстеллэрийн хөгжим байгаа. Яг 1960 оны яг бүр эртний пензнууд бас байгаа. Айгу гоё пензнууд яг ингээд түрүү ярьж байхад зуураа ингээд тонгоож хараад хараа ямар пенз вэ? За тэгээ нэг пенз сонсож байгаа хаа 432 Гц-ээр аялчаад. Энэ бол одоо нөгөө хэний одоо нөгөө энэ бол 60 жилийн түүхтэй 60 жилийн түүхтэй яг энэ дэлхийн томчуудыг өөрийнх нь хоолоогоор. Энэ яг нөгөө өөрийнх нь хоолоогоор Кеннеди дэр шүү дээ. Өөрийнх нь хоолоогоор пенз учраас яг өөр. Надаас Монгол пензнууд бас байгаа. За энэ болохоор Интерстеллерийг бүгдээ мэднэ те. Нөгөө алдартай киноны. За би болохоор энэ хүний бүх пензнуудыг цуглуулж авдээ. Та нар таньж байгаа бохоо. Taylor Swift-ийн Юу н айгүй үнэтэй пенз худалдаж авч ирсэн. Одоо хамгийн үнэтэй л 100 хэдэн мянган төгрөгийн пенз байна. За тэгээд ерөнхийдөө нэг юм философийн чиглэлийнх байж байна. Манай нэг Квизагийн пенз байж байна. Энэ пензэн дээр би хамтарч ажилласан байхгүй. Тийм. За тэгээд Интерстеллерийн хөгжмөнүүд байж байгаа. Гэтэ яг энд ингээд зөвөр нэг заавал яахгүй ч гэсэн нөгөө сонсохгүй ч гэсэн ажил хийж байгаа цаана нь ингээд нэг хөгжмийн юм суур явж явах юм бол Эрдэнэт гишүүний өрөө нэрээ өрмөцсөн байна. Ам дамжиж яригадаад байхаас аргагүй өрөө байна. Энэ болохоор нөгөө зөвөр нэг юм сансрын дуухгүй. Тэгээ тэр гэрлийг унтраагаад за унтраагаад хөшгөө агаад тэгээд та ийшээ харан заяа. Тэгээ энэ зураг руу харна та. Тэгэхээр нэг жоохон бясалгалын юм бол. Тэгээ наана жоохон тэмдэглээ бичээд ингээд сууж болно. Гоё орчин бүрдүүлсэн байна тийм байна. Үнэхээр гоё орчин бүрдүүлсэн байна. Энэ хөгжим айгу алдартай хөгжим байхгүй. Таныг 9-ийн төвшөнд форматлаа шүү дээ. Пай. Танаа туслагч юм бол тэгэл дандаа 9-ийн төвшөнд форматлуулаад байж тийм. Хаяа орж ирж 9-ийн төвшөнд форматлуулдаг тий. Гоё форматлууд юм байна. Чуулганы хурдаа бас ихчих шиг боллоо. За маш их баярлалаа та бүхэнд амжилтсэ. Амжилт хүсье. За аян зүгүрийг монтажтай хийсэн. Форматлагчтай. Яг гарангуут кулминац нь явж байгаа. Одоо энэ гişүүдтэй уулзж байгаа ярьцлага тий одоо танилцах гэдэг юм уу тий
энэ дээр ер нь хэрэгтэй мэдээлэлтэй баялаг болж чаддаг гэж бодож байна. Өнөөдрийн хувьд бол нэлээд сонирхолтой байлаа. Бас нэлээд ачаалалтай байлаа. Шууд 4-5 гишүүний өрөөгөр орох чинь бас чанга байна. Бид нар чи өмнө нэг сурвалжлага хийгээ явахдаа гишүүдийн яг өрөөнд ингээ байгаа бас эд зүйлсийн хүртлэнийх яриулаад тий. Ингээл хүний одоо баяжлын байрны детальчлал ханддаг шүү дээ. Тэгээ сонин зүйл хадгалд юм байна. Надад бүр тэр эрдэнэлтийн өрөө бүр улсын хурлын гишүүний өрөө биш баг Марс судлалын өрөө шиг ингээд санагдаад. Гэхдээ тэр хүнд өөрснөө айгүй кайфтай байгаа байхгүй юу? Заавал улсын хурлын гишүүн гэхээр аль нэг юм дээр үед бол том меблийн ширээний ард суудаг тийм биш. Одоо бол бүр айгүй тийм улсын хурлын гишүүч айгүй минимал болж байгаа юм байна шүү дээ. Ингээ өрөө тэг бас нэг ажиллах орчин яг өөрийнхөө сонирхолд нийцүүлээд байна те. Ер нь хүний орчин чухал шүү дээ. Нэг хүний ажиллах орчны квадрат метр 7 м квадрат буюу түүнээс дээш 18 байвал аягүй сайн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо жишээ нь наараг тий туслахтай нь яаж байгаа юм бэ? Ингээ 7 м квадрат ч хүрэхгүй өрөөнд байлгасан байсан. Монгол улсад үе байж байгаа шин засгийн газрын ордны нэг юм асуудал босч ирээл дарагдаад байдیں۔ Штэ. За манай төрийн ордон бол насжилт нь аль үжээд дууссан. Тэгээд засаал сэлбэл төв талбайдаа учраас байлгаад байгаа. Тэгэхээр ер нь бол одоо бид нар хүн амч өсөж байгаа. За ингээ парламентын гишүүдийн тооч өсөж байгаа. Энийг дагаад бас ордон дотор ажиллах хүмүүсийн ингээ тоо толгой өсөж байгаа учраас тоо толгой. Мал гэвчтэй чи зүгээр. Зүгээр угаасаа би буруу ярьдгийг таяр мэдэн шүү дээ. Яагаад вэ? Угаасаа буруу ярьдаг тийшгээгээд манай хотын дуртай байдаг. Йой буруу ярьдгаа. Тэгээд ордон ажиллах хүмүүсийн тоо өсөж байгаа учраас ер нь бол энэ нөгөө шийдвэрийн ордны асуудлаас ер нь явандаа яригдах юм байна. Дахиад энэ юу босч ирэх юм байна гэж бодсон. За одоо би дахиж ярихгүй. Энэ 7 хоногт бол улс төрт тренд болж байгаа гишүүдийн өрөөгөр хідүүлээ ороод бас тренд асуултуудыг тавиад амжсан ийм сонирхолтой дугаар байлаа. Санаачилсанд баярлалаа. За тэгээ та бүхэн Vigo контентын маань шеэрлээд өгөөрэй. Манай пэйж дээр лайк дарж фоллоу хийхээ бити мартаарай. За бас манай нэвтрүүлэг давхар малчин телевизээр гардаг болсон. Дараагийн дугаараар уулзъя. 10,000 дарч байгаа Тэшк айгүй том шагнас шүү. Тэгээ үстэй. Ясаа 10,000 дахь дагчаа чи шагна гэжсэн мэт. За тэгё шагнчи.